Хэлцэх асуудлын дарааллын дагуу 1-р асуудал нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог байгуулах, төслийн шинжилсэн техник эдийн засгийн үндслийг дэмжих тухай асуудлыг танилцуулна хэмээн нийслэлийн санхүү эдийн засаг хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Хадагтай Хосуур таныг эндэрт урьж байна. Эрхэм төлөөлөгчдөө, эрхэм нийслэлчүүдээ, Улаанбаатар хотын метро барих урдчилсан тэзүү гэдэг асуудал бол хоош тавигдаж бид нар өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод барих метро нэг шугамын тэзүү батлагдсантай холбоотой танилцуулгыг иргэдийн уралдаа танилцуулахад бэлэн боллоо. За Улаанбаатар хотод метро төсөл анх 2011 онд за Японы JICA байгууллага анхны тэзүүг бол биднэрт боловсруулж өгч ирсэн байна. Монгол улсын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө Алсын хараа 2050 2021-с 30 онд олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэвтрүүлэн гэснийг үндслэн 2024-с 28 онд багтаан байгуулах засгийн газрын 411-р тогтоол 484-р тогтоолоор бид нар метро барьж байгуулах ажлыг эхлүүлж дуусгах ийм үүрэг хүлээсэн. Үүнийг үндслээд метро төсөл нь Монгол улсын хэмжээнд шин технологи, олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг анх 2024 оны 7 сарын 5-ны өдөр бид нар бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэгч Дуан инженеринг болон Сусонг инженеринг Korea National Railway гэдэг компани хамтарсан ийм консорциум компанитай гэрээ байгуулж метроны төслийн зөвлөх үйлчилгээг авсан. За ингээд бид нар цааш нь төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний метро төслийн эхнээс нь дуусах хүртэлх үе шатыг бид нар тэзүүндээ болвол одоо та бүхэнд сая харууллаа. За 2025 оны 2 дугаар сард бид нар 8 сараас эхлүүлээд 2025 оны 2 дугаар сар хүртэл бид нар тэзүүнийхээ ажилд бол зөвлөх үйлчилгээний багаас зөвлөх үйлчилгээ авсан. Мөн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2 үе шаттай зохион байгуулж эхний үе шат болох сонирхол илэрхийлэх хүсэлтийг 2024 оны 10 сарын 8-ны өдөр болон олон улсын хэмжээнд зарласан 2 үе шаттай тендерийг сая 4 сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. За бид төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийг энэ оны 9 сард шалгаруулна гэж одоо төлөвлөж байгаа. За тэгээд энэ оны дараа оны энэ оны 9 сард энэ оны 3 сард 4 сард бид нар энэ урдчилсан тэзүүгээрээ бол 2 дугаар шатны тендерийн ажлыг зарлахаар ингээд төлөвлөж байна. Ингэснээр бид нар 2029 онд метроны ашиглалт засвар үйлчилгээтэй холбоотой зөвшөөрүүлтийн ажил хийгдэж 2030 оны 10 сард гэхэд бид нар метрогоо ашиглалтанд өгөхөөр ингээд төлөвлөж байна. За Улаанбаатар хотын Монгол улсын нийт газар нутгийн 0.3%-ийг эзэлдэг боловч нийт хүн амын 48% нь энэ Улаанбаатар хотод маань амьдарч байна. За тээврийн хэрэгслийн бараг 58 орчим хувь нь бол Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөн хийж байна. Үүнтэй холбоотойгоор хүн амын төвлөрөл, авто замын төгжрлийн гол шалтгаан болоод байгаа энэ төгжрлийн асуудлыг шийдэх хэд бол метроны төсөл бол чухал ач холбогдолтой юм төсөл байгаа. За тус асуудлыг шийдвэрлэх хүрээнд Улаанбаатар хотын 2040 он хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нэг төв дотоос олон төв тот явган алгалтыг дэмжсэн олон төрөлт нийтийн тээврт суурилсан 20 минутын хот байгуулах шийдлийг энэ метроны төсөл дээр бол гол бодлогын зарчмаа олгож бол бид нэр тусгасан. За Улаанбаатар хотод бол олон төрөлт нийтийн тээврийн төслүүд хэрэгжсэн боловч хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь замын хөдөлгөөний эрчмийг одоо бид нар тодорхой хуваар бууруулж чадахгүй байгаа. За энэ төслийг хэрэгжүүлснээр 2040 оны түвшинд хэвийн одоо ийм хөдөлгөөнтэй эрчим нь хэвийн хэмжээнд очно гэж бол метроны төсөл дээр бол бид нар үзэж байгаа. За Улаанбаатар хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөө 2040-ийн концепцийн дагуух хотын орон зай бүтцийн өөрчлөлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд бол 14 хотын одоо статустай байхаар бид нэр
2040 дээр туссан мөн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дээр 14 хоттой байхаар эрх зүйн зохицуулалт хийгдсэн. За метроны төслийн хувьд бол энэ 14 хотын маань 7-г нь одоо энэ шугам лайн бол дайрч өнгөрөхөөр тооцсон. За хотын төв байгуулах үйл ажиллагааны гол хөшүүрэг нь бол метроны өртөө бөгөөд өртөө орчмыг хөгжүүлэх замаар 20 минутын хотын концепцийг бол бүрэн хэрэгжүүлэх болцоо бүрдэнэ гэж бол харж байгаа. За төслийг хэрэгжүүлснээр зөвхөн авто замын төвжирэл буураа зогсохгүй нийгэм эдийн засаг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бол бид нар бас тооцож үзсэн. За авто замын төвжирлийн шалтгаанд одоо алдагдсан хугацааны боломж автомашинтай холбоогоор жилд дунджаар 592.5 сая $5 ийм зардал Монгол улсын хэмжээнд бол гарж ийна гэж бид нэр тооцсон. За мөн энэ төслийг хэрэгжүүлснээр бол энэ зардал бол бодитоогоор буурна. За үүгээр ч хязгаарлагдахгүй мөн агаар орчны бохирдолтой холбоотой маш олон хүчин зүйлүүд бас эерэг нөлөө үзүүлэх ийм үзүүлэлтүүдийг бол метроны төсөл дээр бас гаргаж харсан. За метро ашиглалтад орсноор иргэд 45 минут туулах зайг бол 15 минутанд зорчих боломж бүрдэнэ гэж бол бас эдийн засгийн тооцоон дээр бол гарч байгаа. За автомашины хэрэглээ ингээ буурснаар агаар орчны бохирдлын одоо нүүрс хүчлийн хийн хэмжээ 213,600 тонноор за хүхрийн хүчлийн хэмжээ бол жилдээ 400 тонноор ингээд буурах ийм үзүүлэлтүүдийг бас эдийн засгийн үр нөлөөний шинжилгээнд дээр бол гарч ирж байгаамаа. За 2013 онд JICA байгууллага хамгийн анх манай Монгол Улаанбаатар хотын хэмжээ тэзүүг бол анх хийсэн гэж би түрүүн хэлсэн. Энэ 12 жилийн өмнө хийгдсэн учраас янз бүрийн эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөллүүд, инфляцийн үнийн өсөлт зэрэг болоод эднэр бол тусагдаагүй байсан. За саяны энэ зөвлөх үйлчилгээгээр бол бид нэр өнөөдрийн бодит үнэн дээр энэ метроны төслийн тооцооллыг бол гаргаж чадсан. Тэгээд судалгааны үештэнд бол төслийн суурь нөхцөлийг тодорхойлох, за шаардлагатай суурь судалгаануудыг бүгдийг хийсэн. Мөн байгаль орчны болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг бас судалж үзсэн бас сая хэллээ. Тэгээд нийгмийн төлөв байдлын үнэлгээг бас олон хийгдээгүй судалгаануудыг бас метроны төслийн зөвлөх үйлчилгээгээр бид нар бас сая хийж чадлаа. За судалгааны үр дүнд тулгуурлан төслийн концепцийг 7 бүрдлийн хэмжээнд гаргасан. За бид төслийн хүрээнд тэзүү болон их загвар зураг буюу эскиз зураг гаргаж авсан. За мөн үүнийгээ үндэслээд өртгийн тооцоолуудаа бүгдийг нарийн одоо гаргаж тооцсон. За тэзүүг батлуулах үе шатыг бас дурдхан зүйтэй шинчилсэн буюу саяны энэ JICA-гийн суурь одоо урдчилсан тэзүүгээ бид нэр бол шинчилж байгаа гэж одоо ойлгож байна. За барилгын хөгжлийн төв энэ Монгол улсын хэмжээнд бол метроны төсөл бол цоо шин төсөл. За мэрэгжлийн байгууллагуудын хувьд нарийн мэрэгжлийн инженерүүд байхгүй зэрэг янз бүрийн шалтгаан нөхцлүүд бас байсан. Гэхдээ Монгол улсын засгийн газар болон одоо энэ мэрэгжлийн байгууллагууд барилгын хөгжлийн төв, за барилгын яам, за бусад зам тээврийн яам зэрэг одоо энэ байгууллагууд бол хамтарч энэ төслийг хэрэгжүүлэхдээ тэзүүг нарийн боловсруулж гаргах дээр бол нэлээд өндөр одоо ач холбогдол өгч тусалцаа үзүүлсэн. За барилгын хөгжлийн төвийн салбар дундын өргөтгсөн мэрэгжлийн дэд зөвлөл, нийслэлийн болон яамдын мэрэгжлийн зөвлөлүүд, за шинжлэх ухааны технологийн зөвлөлүүдээр бүгднгээр нь метроны төслөө бол оруулж экспертүүдээр шинжилгээ хийлгэж тэдний саналыг бас авч мөн энэ метроны төслийн тэзүүнд бол нарийн саналуудыг нь тусгаад за энэ тэзүү бол батлагдсан гэдгийг бас хэлье. За тэзүү хянан маглуулах ажлын хүрээнд бол мэргэжлийн зөвлөгүүдээс бол нэлээд олон саналууд гарсан. Нийт 163 санал бол гарсан. За эндээс бол зарим саналуудыг нь бол төслийн шатанд засаад явсан, заримуудыг нь бол зөвлөх, цаашдаа хэрэгжүүлэх одоо энэ тэзүүнд орохгүйгээр барилга байгууламж тэр төсөл хэрэгжүүлэх явцад бол шаардлагатай зөвлөмж байна гэж бидэг хэлбэрээр зарим зөвлөгөөнүүдийг бол хойш нь тавиад 87 саналыг бол яг тэзүү боловсруулахын үйлштэнд бол нарийн тусгаад явсан. За жишээлхэд шинжлэх ухааны технологийн дэд зөвлөл гэхэд 78 санал гаргасан. За шинжлэх ухааны технологийн дэд зөвлөл гэж бас байгаа. Тэр дэд зөвлөлөөс 87, за шинжлэх ухааны технологийн зөвлөлөөс 19, шинжлэх ухааны технологийн зөвлөлөөс
ингээд ахаад нэмээд 38 санал ингээд нийт энэ саналуудыг бол бүх тэзүүний баримтчид бол тусгаад саналыг тусгаад явсан гэдгийг хэлье. За манай метроны энэ бэлэн болсон тэзүү бол инх тайвны өргөн чөлөөгөөс амгалангийн өртөө хүртэл 15 өртөө байхаар ийм одоо зураг бол зурагдсан. За эндээ бол энэ нэг шугам дээр бол нэг депо байхаар за 14.9 км метроны 1-р шугамыг бол төлөвлөж байгаа. За 14.1 км-т бол 14 өртөө байхаар газар доогоор өртөө байхаар тооцож байгаа. За нэг өртөө нь бол газрын түвшинд байрлана. За оргил зэгт бол 17.2 хүн тээвэрлэх юм хүчин чадалтай гэж бол тооцож байгаа. За нийт нэг вагон бол нэг гараандаа бол 6 одоо вагоноос бүрдэх 19 галт тэрэг байхаар бид нэр тооцож байгаа. За зорчих хөдөлгөөнийг бол 4.5 минутанд дараагийн одоо галт тэрэг ирнэ гэж бол тооцож байгаа. За метроны 1-р шугамын голчлон газар доогуур хийгдэхтэй холбоотой бол өртөөний барилга угсралтын ажил бол харьцангуй одоо байгаль орчин энэ цаг уурын нөлөө дээрээс нь энэ газар чөлөөлөлт юм багтаа учраас харьцангуй хурдан одоо энэ төслийг хэрэгжүүлэх болцоотой гэж бид нар бол харж байгаа. За угсралт харж байгаа. За тэзүүг бас 5 үзүүлэлтийн хэмжээнд харьцуулалт хийж бид нар үтсэн. За тэзүүгээр бол голчлон газар доогуур байрлаж байгаа гэж би түрүү хэлсэн. Энэ нь бол өртөгт болон цаг уурын нөхцөлд нөлөөлөхгүй энэ төслийг хэрэгжүүлэх ийм болцоо бүрж байгаа учраас яаралтай бид нар одоо энэ төслөө эхлүүлэх ийм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. За метроны төслийн хувьд бол түрүүн би хэлсэн депоны нэг депотой байна. За депог бол зүүн талын за дараагийн слайдн дээр гарч ирэх юм байна. Байхаар тэнд бол бас газар чөлөөлөлтийн асуудал бол харьцангуй бага. Засгийн газрын тогтоол гаргаад юуны тусгай хэрэгцээнд ингээд авцсан байгаа гэж бол танилцуулганд бас дурдсан. За инх тайвны өргөн чөлөө дагуу түрүүн би бас хэллээ. Тээврийн эргэлтийн тооцоололоор бол зорчилт хөдөлгөөн болон хурд хөдөлгөөний эрчмийг тодорхойлохдоо бас 2030 он 40 он гэж бид нар бас тооцож үзсэн. За тус судалгааны үр дүнгээр бол 2030 оны түвшинд бол Улаанбаатар хотын нийт зорчилтыг өдөрт 4.5 сая байхаар за инх тайвны өргөн чөлөөнд 20%-ийг нь за метрог ашиглаж нийтийн тээврийн хэрэгслийг бол иргэд ашиглана гэж бол тооцож байгаа. Нэг хүн өдөрт дунджаар 2.5 удаа метроны зорчилт хийнэ гэж тооцооллоо бол бид нар эдийн засгийн тооцоо болон үр ашигын тооцоогоо бол ингэж хийсэн. За тэгэхээр 2030 онд бол өдөрт 464,649 хүн метрогоор зорчихно. За 2040 он гэхэд бол энэ тоо даруй өсөж 559.1 мянган хүн метрогоор зорчих ийм хөдөлгөөн бол байна гэж тооцоолсон. За тээврийн эргэлтийн тооцооллыг үндэслэн хөдлөх бүрэлдэхүүнд суурилуулагдах хүчин чадлыг бас тооцсон. За тооцоололоор бол 2030 оны түвшинд бол 6 вагонтой 19 галт тэрэг байхаар тооцсон. За 2040 он гэхэд бол 21 галт тэрэг болгон нэмэгдүүлэхээр энэ одоо бидний тооцож байгаа тэзүүд бол тусагдсан байгаа. За урд ардаа удирдлагын бүхий 2 цахилгааны контактын системтэй 2 бүхээгтэй энгийн 1 мотортой 1 гэсэн юм нийт 6 вагоноос бүрдгээр метроны тэзүү бол хийгдсэн. За вагоны хоорондын хугацаа бол би бас түрүүнд дурдсан 2030 он гэхэд 4.5 минут, 2040 он гэхэд 4 минут хоорондоо одоо хүлээлт байхаар тооцсон. За төлөвлөж байгаа 14 хот түрүүн би хэлсэн 7 хотыг бол метроны шугам дайрч өнгөрч байгаа гэд хотын төв байгуулах үйл ажиллагааны гол хөшүүрэг бол метроны өртөө бөгөөд өртөө орчмыг хөгжүүлэх замаар 20 минутын хотын концепцийг бас хөгжүүлэхээр тооцож байгаа. Энэ нь бол 14 өртөөн дээр жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж болон үйлчилгээний салбаруудыг бол энэ метро дагсан үйлчилгээний цэгүүдээр дамжуулж
хийн гэдэг тооцооллыг бол бид нар хийж байгаа. Өөрөөр хэлбэл өртөөний байгууламжийг нийтийн тээврийн бусад төрлийн дамжин суух боломжтой байдлаар бас төлөвлөж байгаа. Түүгээрч барахгүй бас энэ үйлчлэгээний цэгүүдийг ингэж оруулсан нь хотын төвийг шинэ хотын төв болгох, хотын захыг шинэ хотын төв болгох ийм одоо орчин бүрдэнэ гэж бол метроны төсөл дээр бас харж байгаа. За цаашаа. Мөн төслийг газар доогуур хийснээрээ бас түрүүн би хэлсэн газар доогуур байгууламжийн онцлог тулгуурлан эдийн засгийн шинэ коридоруудыг бас бий болгоно гэж харж байгаа. За төр хувийн хвшлийн түншлэлээр цаашид өртөө орчмын бүтээн байгуулалтыг хийх, за ингэснээр төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэх, зохицуулах, нийслэлийн төсвийн дарамтанд одоо энэ метроны төслийн цаашдын одоо хөрөнгө оруулалтын зардлыг энэ метроны стейшнүүдээрээ дамжуулаад олох юм болцоо байгаа гэж бол харж байгаа. Энэ бол мэдээж зураг нь хийгдээд төсөв нь хийгдэж байгаа хэдий ч энэ бүтээн байгуулалтын ажилд бол энэ 14 стейшн дээр байрлах төвүүдийн зардал бол тусгайгүй хэлэх нь зүйтэй хаа. За өртөөний байгууламжийн хувьд бол хоёр хувилбартаагаар төлөвлөсөн давхрын төвшнийг 3 давхар байхаар тооцож байгаа. B1 давхарт нь бол гол танхим байна. За B2 давхарт нь бол техникийн хэсэг байна. B3 хэсэгт нь бол зорчигчийн тавцангийн хэсэг байхаар бол тооцож байгаа. За өртөөний зорчигч болон ажилчдын тав дахь аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын стандартын дагуу бас яг энэ стейшныхаа өртөөнийхөө барилга байгууламжийг бас тооцож байгаа. Тэгээд давхар хоорондын холболтыг бас саадгүй байх, зорчигч хоорондоо аваар ослын үед болон аюулгүй энэ зорчих хөдөлгөөнийг харгалзан энгийн болон урсдаг шат цахилгаан шатуудыг бас энд суйрлуулахаар тооцсон. За депоны байршлыг би түрүү хэлсэн. Яг энэ 19.1 км-ийн 1-р лайны метроны депоны байршил амгалангийн эв нэгдлийн цэцэрлэг төрөлөө явах замд бол байгаа. За энд 26.6 га газрыг бид нэр эхний одоо энэ метроны төслийн депо байх зориулалтаар засгийн газар Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 24-ч за засгийн газрын бас тусгай хэрэгцээнд авсан. Тэгэхээр энэ депо барьж байгуулахтай холбоотой газрын асуудал бол шийдэгдсэн гэж хэлж байна. За депотой холбоотой бол нарийн юунууд зурган дээр харагдж байгаа учраас энийг цааш нь алсгаад явъя. За бид хэдийн хувьд бас түрүүн би хэлсэн метроны төсөл бол цоо шин төсөл учраас хууль эрх зүйн хувьд, стандартын хувьд маш олон хууль энэ эрх зүйн өөрчлөлтийг бас хийх заашгүй шаардлага үүссэн. Тэгээд бид нар зөвлөх үйлчилгээний баг, за метро төслийн нийслэлийн засаг дарганы тамган газар гэдэг энэ харьяа байгууллагууд мэргэжлийн яамдуудтайгаа нийлээд төслийн менежмент зөвлөх үйлчилгээгээр дамжуулаад нэлээд олон стандартуудыг бас шинжлэх ажлуудыг урьдчилсан байдлаар хийсэн. За 94 метроны стандартыг бас батлуулах ажил байгаа. За Монгол улсын хэмжээний 38, за олон улсын хэмжээний 56 стандартыг бид нар мөрдөж ингэж ажиллах заашгүй шаардлага үүсэх юм байлээ. Тэгээд метроны төсөл дээр бол хууль эрх зүйн орчин, дээрээс нь барилга байгууламж, за зам тээврийн хууль гэдэг олон хуулиуд дээр өөрчлөлт орох заашгүй шаардлага үүсэж байгаа. Энэтэй холбоотой нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдаж цаашдаа хэрэгжих энэ нэг хууль эрх зүйн орчныг метроны төсөлтөө хамтд нь юм хийхээр ажлаа уялдуулад ингэ ажиллаж байгаа. За төсөв төртийн хувьд бол бид нар би түрүүн бас танилцуулганд дурдсан 2011-13 онд бол бидний өнөөдрийн байгаа үн цэнээр бол төсөв яригдаагүй. Энэ бол урьдчилсан байдлаар хийгдсэн төсөв учраас анх төсөв дээр бол энэс харьцангуй арай бага төсвөр бол төсвийн төсөлд батлагдсан төсөв дээр бол явж исэн. За өнөөдөр бол мэргэжлийн байгууллагуудаараа батлуулсан за метроны 1-р шугамын төсөв төртөг бол 2.4 тэрбум Америк доллар байхаар ингээд төсөв бол батлагдсан. За бүтээн байгуулалт эндээс бол EPC нөхцлөөр 2
тэрбум 389.8 сая доллар буюу 97.7% хувь нь бол бүтээн байгуулалтын ажил зарцуулагдахаар за 55.3 буюу захиалагчийн хяналт за зарим газар чөлөөлөлт бусад зардал гарахаар ингэж тооцоонд бол гарсан. За ижил төс за саяных буцааж гараа. За сая энэ тооцооллыг бас хийхдээ нэлээд нарийн бид нар бас тооцооллыг үтсэн. За өнөөдөр байгаа зах зээлийн үннээс гадна метроны ижил төстөө бүтээн байгуулалт хийсэн улсын туршлага за энэ концепц зураг дээр нэлээд ажиллаж бас энэ бодиттой төсвийг гаргах гэж хичээсэн. Яг тэгэхээр энэ төсөл маань өөрөө урт хугацаанд хэрэгжих төсөл учраас дахин төсөв төртөг нэмэгдэх энэ эрсдлээс хамгаалахын тулд бүхэл зардлын тооцооллыг бид нэр энэ метроны төсөл дээр бол оруулж тооцсон гэж хэлж байна. Яаж вэ? За санхүүжилтийн схемийн хувьд бол бас манай иргэдийн хурлын төлөөлөгч нар мэдээлэлтэй байгаа. 2.3 тэрбум Америк долларын энэ төсөл маань за 15%-ийг бол нийслэл өөрөө төсвийнхаа ачааллыг дагаад явъя. Энэ нь өөрөө урт хугацаанд бол төлбөрийн асуудал наригдах учраас 15%-ийг бол нийслэлийн төсвөөрөө шийдэе. За 85%-ийг гадаад их усүрээс одоо мөнгө босгох, зээл авах, зээллэг хийх журмаар их усүрийг татах яриа хэлцэл хийгдэж чинь. За сангийн ам болон мэргэжлийн байгууллага тэгээд засгийн газарт бол урьдчилсан байдлаар төсөв төртөг нэмэгдсэн их усүр татах талаар бол яриа хэлцлүүд хийгдээд явж байгааг хэлье. За одоо плед зорчих тасалбарын хувьд бол за яг өнөөдрийн байгаа тарифаар бас бид нэр гарах гэж хичээсэн. За мэдээж 2030 он гэхэд бол нөгөө зорчих хөдөлгөөн маань бидний тооцож байгаагаар 400 өдөртөө 4.5 сая хүн ингээд зорчоод эхлүүл мэдээж нэгжийн үн бол өнөөдрийн үн ханшин дээрээ тооцоол байх магадлалтай. Гэхдээ мэдээж нөгөө үнийн өөрчлөлт зорчих хөдөлгөөн зорчигчийн тоо энтрээс энэ тоо шууд хамаарах учраас шууд өнөөдөр тэд байх юмаа гэдэг тоог бол хэлэхэд бас эрт байгаа. Гэхдээ яг бид нэр урьдчилсан тооцоог бол 1250 байх юм байна. Хоёр талдаа зорчиход бол 2000 орчим төгрөг байх юм байна гэдэг тооцооллыг бол урьдчилсан байдлаар харагчаад явж байгаа. За санхүү эдийн засгийн дүн шинжилгээг би түрүүнд урьдчилсан учраас л энийг хэрэгжиж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Танилцуулга хийсэн Хос хоёр танд баярлалаа. Хилцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцож байгаа албаа агчдыг танилцуулъя. Төслийн удирдлагын албаны дарга Мөнхбаатар. Нийслэл Улаанбаатар хотын авто замын төвчлөлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Болор. Судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн албаны дарга Үнэр Жаргал. Захиргаа хуулийн албаны дарга Даваа Эрдэнэ. Улаанбаатар метро төслийн захирал Мөнх Талаа. Мэдээлэл технологи хамтын ажиллагааны албаны дарга Доржмаа. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан менежментийн зөвлөх баг дуу хуваа инженеринг хязгаарлагдмал хариуцлагатай компаниас төслийн захирал Пак Юн Чол. Зураг төслийн багийн анхлагч Мөн Игсү. Төслийн менежер Ким Жон Дэ. Төслийн худалдан авалтын мэргэжилтэн Ким Гван Хо. Төслийн хуваарийн мэргэжилтэн Сон Ин Сок. Төслийн эдийн засагч Ким Ён Рэ. Мөн эдийн засагч Отгон Болд. Нарын бүрэлдэхүүн өнөөдрийн хуралдаанд танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчдийн асуултанд хариулах, санал сонсохоор хүрэлцэн ирсэн байна. Хуралдааны дэгийн дагуу хэлцэж байгаа асуудлаар намын бүлгийн санал, араас нь төлөөлөгчийн санал гэсэн дараалалаар сонсъё. Хуралдах Ардсан намын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Батцог танилцуулна.